Эрхэм гишүүдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. За өнөөдөр улсын хурлын чуулганаар Эрдэнэс 5 толгойн 1072 хувьцааны талаар улсын хурлын тогтоолын төслийг эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлээд одоо хэлэлцэж байна. За миний бие Монгол улсын хурлын гишүүнийхээ хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд иргэдээс худалдаж авсан 1072 хувьцааг буцаан олгуулах тухай улсын хурлын тогтоолын төслийг улсын хурд өргөн бариад одоо жил гаруй болж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд одоо ингээд 54 хоног дээр явж байна л да. Энэ одоо яагаад энэ улсын хурлаар энэнийг орж хэлэлцүүлж болохгүй байгаа юм болоо? Засгийн газар сүүлд одоо хэдхэн хоногийн өмнө л өргөн барьсан юм ингээд цахилгаан шатаар явдаг. Цөөнхийн бүлгийн яг энэтэй адилхан үзэл баримталтай ийм хууль тогтоолын төсөл өргөхөөр энэ улсын хурл дээр гацаад байна. Та бүгдээс би одоо хүсэж байна. Тэр иргэдээс авсан сая гаруй иргэнийхээ 1072 хувьцааг буцаан олгох тухай асуудлыг хэлэлцэж өгмөр байна. Юу нь болохгүй байгаа юм? Сөрөг хүчний гишүүн өргөн барихаар хэлэлцдэггүй. Эрх баригчдын засгийн газар өргөн барихаар нэн даруй хэлэлцдэг ийм юм байж болохгүй шүү дээ. Парламентын засаглалч нь хамтын шийдвэр гаргадаг, олон цөөнхийнхаа гаргасан саналыг хэлэлцэж, олонхороо шийддэг ийм парламентын засаглалын хэлбэрээр бид 30 гаруй жил явсан. Юунаас айгаад байна та нар? Ард түмнийхээ мэдээлэлгүй хөрөнгө мөнгөний одоо дутагдaltaй байдлыг далимдуулж 12-16 оны сонгуулийн өмнө тухайн үед эрх барьж байсан улс төрийн хүчин иргэдийнхээ хувьцааг сонгуульд өгөх зорилгоор хулгайлж авсан. Гүйнгээ засъя л да. Энэнийг үнгүй авах гээгүй шүү дээ. Ноогдол ашигнаас суудгаад бүх иргэнэ өмч хөрөнгөтэй л болгоё гэсэн. Өнөөдөр ноогдол ашиг Эрдэнэс 5 толгойн мэдээллээр нэг хувьцаанд 500 гаруй мянган төгрөг байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээлэл гарч байна. Гэтэл энэ сая гаруй иргэнийхээ хувьцааг нь ноогдол ашигаас нь суудах зарчмаар өгчихъя л да. Яагаад болохгүй байгаа юм? Юунаас айгаад байна та нар? Сөрөг хүчний гишүүн өргөн барихаар болохгүй байгаа мó? Нэг бол ард түмнээ өмч хөрөнгөтэй байхын эсрэг ийм бодолтой хүн байхгүй байхаа гэж бодож байна. Байхгүй байх гэж бодож байна. Энийг оруулаад нэг санал хураалт явуулж өгөхийг би улсын хурлын даргаас дахин хүсэж байна. Энэ улсын хурлын даргын зөвлөлийн гишүүдээс хүсэж байна. Монгол Ардын намын бүлгийн дарга тогтгосонгоос хүсэж байна. Ардчилсан намын бүлгийн дарга цогтгөрлөөс хүсэж байна би. Энэ сая гаруй иргэнийхээ авсан хувьцааг нь ноогдол ашигнаас нь буцааж өгөх зарчмаар ингээд өгөх энэ асуудлыг хэлэлцээд санал хураалтаараа шийдэд өгмөр байна тогтгосон дарга. Тэгээ одоо өгөхгүй сонирн биш байна. Энэ хууль санаачлах, энэ хууль дээдлэх зарчим, энэ хуулийн асуудлаад энэ шийдэд өгчмөр байна. Би заавал та бүгдийг дэмжгээгүй шүү дээ. Ард түмнээ өмч хөрөнгөтэй байлгахын эсрэг хэн санал өгөхийг харах гэж байгаа юм. Энэ буруу юм ерөөсөө байхгүй. Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдээгүй асуудал үнэ. Тэгвэл энэ чуулганаар энийг хэлэлцэж өгөхийг би дахин хүсэж байна. Өнөө Эрдэнэс 5 толгойн 1072 хувьцааны асуудлын засгийн газар чинь түрүүчийн 7 хоногт өргөн барьсан шүү дээ. Одоо ингээд шууд гэрлийн хурдаар явж шүү дээ. Гэхдээ сөрөг хүчнийхээ нэг мөн гишүүнийхээ өргөн барьсан юмыг хэлэлцэхээр яга болохгүй байна. Хоёрдугаарт нь сая гаруй иргэнийхээ өмч хөрөнгөтэй байхын эсрэг тийм бодолтой хүн байна уу байхгүй байна уу гэж би харах гэсэн. Та нар шийдэхгүй байх л да. Тэгэхдээ өнөөдөр ийм зарчим Монголын төр өнөөдөр сонгууль өгөхний өмнө төрийн өмч хөрөнгөө санал өгөх зорилгоор ийм үйл ажиллагаа явуулдаг явдлыг бид дүгнэлт хийж энд засах ёстой л гэж бодож байгаа. За энэ асуудлыг хэлэлцүүлж өгөхийг би улсын хурлын гишүүний хувьд дахин хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа их хурлын дарга.